gonna do. Jet black, window down, rolling the rhythm out. Drum where it's coming from, all you be thinking about. Boom, coming from the bass, breaking the bar bits. Bam, music in your face, tripping the hypocrites. Flash from my chariot, pumped up and bumping it. Sight spinners in the wind, ain't no comprehending it. Flame never be the same once I get next to you. Game over in the lane, hear the exit calling you. Rear view, looking in your rear view, but the thing that scared you was bigger than appeared to you. Rear view, looking in your rear view, but the thing that scared you was bigger than appeared to you. Механик машин барих сайхан шүү. Одоо цагт ялангуяа дөнгөж нөгөө шинээр жолоо барьж байгаа хүүхдүүд дөнгөж ухаа ороод л ерөөсөө нэг бол хятад машин, нэг бол цахилгаан машины бөөн одоо 90-100-д иймэрдүү машин ямар үн цэнтэй гэдгийг зарим нь бүр мартдаг. Одоо анзаарахгүй өнгөрч байгаа. Тэр бол маш харамсалтай. Харин зарим нэг хэсэг нь яг энэ хуучны сайхан Япон машин яг шинэ юм шиг л одоо эдгээр чинь бүр яг old classic Japan гэж явна шүү дээ. Шинэ юм шиг л сайхан тордоод унж байгаа залуучууд бол маш гарч ирж байгаа. Тэгээ Altezza чинь ер нь яг Japan GDM classic дундаа бас яг тиймч хэрэглэгч бол нэг олон бол биш. Америкууд бол маш сайн тонголж ундаг. Ялангуяа Монголд их нөө фан бейс цөөтэй болохоор хүмүүс бас нэг тоохгүй ч юм уу тийм нэг анзаарахгүй өнгөрчих гээд байдаг. Гэтэ Altezza бол өөрийн гэсэн маш онцлогтой юм биш. Ялангуяа жоохон тоног хийгээл coil тавиал гэх юм бол явдал нь бол маш үйлдвэрээсээ угаасаа нөгөө юу юм бэ л дээ. Яг нөгөө юуны кузовны баланс те кузовны жингийн хуваарлал маш сайтай юм л. Тэгэнгүүт яг унаал одоо эргэлт мэргэлтэн дээр те үүрэл дарах кузовны ганхалт маш бага. Тэгээ ер нь барихад маш шивтэх юм гэдэг за. Тэгээ нөгөө механик болоод ирчихээрээ тэгээ энэ их орж ирж байгаа одоо энэ чимээ те. Тэгээ энэ 6 цилиндртэй Beams 2.0 хөдөлгүүр хэдий тийм одоогийн хүүхдүүдийн ойлголтоор бол хүчийг нь сонсох юм бол бүр инээд хүрч маа инээд хүрэх байх. Гэхдээ маш яг амттай юм шиг явдаг. Бүр яг бүх юм нь миний сэтгэлд ингээ мэдрэгддэг, араанд орж байгаа, араа сүлэгдэж байгаа, хаа завж явж байгаа гэл те. Тэр тал нь бүр юм механик болоод ирэхээр машинтайгаа бүр яг нэг бие болцсон юм шиг тийм мэдрэмжийг бол өгч идэг. Одоо гол нь яг энэ хоцрогдож байгаа, одоо цаг үед яг хоцрогдож байгаа хүмүүс бүр мэдхээ болж байгаа тийм мэдрэмж байхгүй. Иймэрдүү машин барихаар машин ер нь юунаас эхэлсэн юм бэ гэдгийг маш сайн ойлгож ирдэг. Одоо шатлалтын хөдөлгүүр, механик хорог гэдэг бол жинхэнэ машины одоо суур штэ. Одоо зөвхөн бүх юм электрон жоод өөр болж байгаа. Гэхдээ бас сайхан унаа явж байгаа залуучууд бол байгаа. Тэгээ тэр дундаа ялангуяа ингээ Altezza одоо Chaser-ыг бодох юм бол илүү эвтэйхэн, илүү хөнгөн, илүү тийм ухс хийсэн маш шаламгай гоё явдалтай байж болж чаддаг. Тэгэхээр Altezza-гийн онцлогтой гол нь өөрөө бас яг нэг Chaser-тэй адилхан аюу гоё тийм хоцрогдохооргүй дизайн аюу сайт. Гоё тоноглол, гоё цэмбилгээл унах юм бол ер нь маш гоё мэдрэмж өгөх. Сайхан явж штэ. Хүч багтаа машин барихын нэг давуу тал нь юу байдаг вэ гэхээр шүү дээ. Чи машина тултал нь ашиглаж чаддаг байхгүй юу? Ямар ч зам дээр айлтгүй. Тултал нь 6, 7, 8 мянга хүртэл нь орилуулад. Хүчтэй машин бол чи хамаагүй тэгж чадахгүй шүү дээ. Тэр чинь жоохон гიშгэд л бүр чиний контролд чадах хэмжээг давчдаг учраас хүч багтаа машинуудын нэг давуу тал нь энэ байдаг. Машина ерөөсөө жоохон зам гарах төдийдл бүрэн сайхан тултал нь тэр хөдөлгүүр ямар зориулттай бүтээгдсэн тэр хүртэл нь орилуулахаар тийм нэг талаар айгүй амар гэдэг сэтгэлд тайван. Чи нэг тэг сүртэй контрол алдаал тэгж мэгээд байхааргүй. Машины хүч гэдэг бол яг хуу зарим машин дээр бол маш чухал байдаг. Гэхдээ энэ классик GDM-үүдийн хувьд бол тэр дундаа Altezza болоод ирэхээр заавал хүч бол нэг тийм алдгүй болчдөг. Яг гоо тодорхой хэмжээнд хүч бол байх ёстой. Гэхдээ энэ машины явдал өөрөө яг гоё тэр баланс бол нэг тэр эргэлтэн дээр тий яг эргэлт гаргаж байгаа кузовны ганхалт яг гол нь хүний яг одоо үйлдэлийг маш сайн мэдэрч хариу үйлдэл үзүүлж байгаа гэх мэт нь бол маш гоё. Сайхан явж байгаа. Яг нэг хуучны одоо энэ машинууд чи ер нь ховордож штэ нас нь хөгширч байна. Гэтэл яг шинэ юм шигээр нь ингэж гоё авч явж байгаа. Тэрийг ингээ одоо цагт 2025 онд бараг 30-40 жил 20-30 жил болж байгаа машиныг ингээ унаа явж гин гэдэг бол маш гайхалтай зүйл. Маш үн цэнтэй. Япон чанар гэдэг чигтээ ямар ч амар байдгийг гэдгийг бас энэ машинууд ухааралдаг л та. За одоо би болохоор Altezza
Gita гэх юм те. Гэр бүлийн нөгөө вагон загвар, station wagon гэж ярьдэн шүү. Тэрэнд ороод ирээ суудсан байна. Энгийн одоо яг седан загварын альтазаага бодох юм бол биш те. Илүү намблаг, илүү тийм хүндөвтөр явдал та. Угаасаа жин нарай өөр болчих жоох те. Хойшоо угаасаа пэмбэр болоод ирэнгүүт цаана явдал нь арай илүү нэг тийм айгүй тийм түшигтэй явдалтай байдаг юм байна. Тэгээ энэ болохоор хоропон түрүүнийх чинь болохоор W50 байсан. Энэ болохоор G160 гэдэг 6 шатлалт механик хороп. Тэнгүүд short shifter тавьчих эзэн. Тэнгүүд хоропных нь энэ орж байгаа шилжилт нь бол янзтай. Өөр мэдрэмж өгч байна. Хамаагүй хүнд мотор нь бол яг адилхан түрүүнийх шиг Beams 206 цилиндр. Яг явдлын үед бол илүү гоё юм цэгцтэй. Илүү тайван тийм мэдрэмж өгч байна. Араа солигдож байгаа арааныхан тэр гүйлтнийхэн шилжилт нь яг бүр он залуу спорт механик шиг маш богино short shifterтэй болохоор янзтай биш үү. Хуучны Япон тэрэг гэж нэр. Яагаад ийм гоё гэдэг вэ? Тэрэнд бас гайхдаг шүү. Шинэ машинд байхгүй, шинэ машинуудаас хизээч олддгүй. Тийм гоё натурал, тийм гоё ориг мэдрэмжийг бид нар өгдөг шүү дээ. Тэгээ одоо бүр ингээл 20-30 жил болчихвол те ямар ч асуудалгүй ингээл сайхан яваа. Яг эзэн мэдээж тордлогоо болж хөшөрж байгаа машин үнэн. Гэхдээ унж болоод байгаа байхгүй. Хүч бол түрүүнийхтэй яг адилхан. Гэхдээ хоропны одоо 6 шатлалт болоод ирчихээр топ спид нь хамаагүй болчихж байгаа. Яг нөгөө арай богино шатлалт маань болохоор ойрын зайдаа арай илүү өөр л баг шүү л дээ. Энэ болохоор алстай болохоор шууд алгуулаад тасраад өгч болж чадчихлаа. Сайхан байна шүү. Ямар ч намблаг явдгийн, ямар ч гоё газартайгаа суудгийн. Альтеза ер нь тэгээ station wagon байсан ч, sedan байсан ч өөр ингэсэн нэг тийм гоё характертай байна. Юусе өөдөө хараг. Амьд мэдрэмжлэгч энэ баг та. Сайхан. Дөрөвтэй. Гурлаа хичлээ. 8000 хүртэл хааз авч штэ. Сайхан явсан. Тэгэхээр сайхан явчихна. За одоо бол үйлдвэрийн моделисттэй тохногтой 3S FE гэдэг хөдөлгөөртэй. Одоо адилхан ялгаагүй 2000 мотор мөртлөө. Гэхдээ цилиндрийн 4 цилиндртэй байдаг. Одоо тэгсэн мөртлөө нөгөө 6 цилиндртээс арай илүү хүчтэй гэж явдаг юм билээ. Тэгээд автомат 4 шатлалт хороптой альтезад орж ирээ суудсан байна. Ер нь бол хүчтэй гэдэг нь үний юм шиг байна. Тэгээд хамгийн сонирхолтой нь шүү дээ. Одоо энэ чинь ингээд бөхшин машин шүү дээ. Би одоо ингээд механик руу татсан байгаа байхгүй. Тэгтэл одоо paddle shift биш яг өрүүлэн дээр одоо нэг баатантай байдаг. Тэгмээ тэр нь эжүүсэн ажиллаж байгаа. Шууд даралтанд газ одоо чанар гэж одоо энийг хэлдэг багт те. Явдлын үед бол нөгөөдөлтөйгээ нэлээд ойролцоо. Гэхдээ гитагийн явдал болохоор илүү гоё түшигтэй талтай байсан. Харин яг зэрэг седан хувилбар нь болохоор маш гоё баланстай. Гоё тийм аюу тийм шалангай эргэлт мэргэлтийг гаргаж байгаа. Маш гоё иргэдэг. Аюу эвтэй. Ерөөсөө онцлог нь альтезиг онцлог ерөөсөө тэр байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ хөдөлгүүр нь 3S G болохоор нөгөө энгийн Beams-ээ бодох юм бол жоохон арчилгаа их шаарддаг л гэж хэлээд байдаг л та. Гэхдээ хүчний үед бол 4 цилиндртэй мөртлөө 6 цилиндртэй гэсэн илүү явж чадчихна. Гайхалтай. Харалж шүү 7000 RPM хүртэл тулж штт. Гайхалтай басна. Одоо миний унтсан явж байгаа энэ мэт те Lexus IS 300. Одоо бид нэр хамгийн сайн мэддэг 2GZ G буюу нөгөө турбогүй 2GZ гэсэн үг. Тэгээ Lexus гэсэндээ тэр юм уу? Эсвэл 2GZ болчоод тэр юм уу? Ерөөсөө шал өөр бас мэдрэмж өгч. Битүүмж талаасаач тэр 5 тухтай зөөлөн талаасаач тэр нэг л юу байна л да. Нилээн бас хүнд. Одоо нөгөө хэдийгэ бодох юм бол хамаагүй тийм хүнд, тийм нилээн лакс, нилээн тийм лакшри машин унтсан юм шиг мэдрэмжийг бол шууд өгöd байгаа байхгүй. Тэгэхээр Lexus-ийн бас лого бол яг Toyota-гийн Altezа-гаас бас өөр мэдрэмжийг бол өгч чадчихээн. Тэгээ хүчний хувьд бол ямар ч түүрдэх юм байхгүй, асуудалгүй. Аргагүй 2GZ гэсэндээ бас явалтын хувьд ямар ч түүрдэх юм алга. Бас ерөөсө хүчлүүлэхгүй бол явж чадчихна. Багахан хазан дээр л ерөөсө нөгөө хэдээсээ бол шал өөр. Тэгээ цаанаа нэг Lexus-ийн гоё намбгал
тэр зөөлөн битүүмж бол яг л би нэг үнэхээр яг Lexus дотор ороод ирээ суудсан юм шиг. Тийм амар ялгаа гарч байна. Тэр IS 300 бол бас янзтай л юм байна. Тэгэхээр за эхний хараалтай зам маань Cambrad Clean Culture төрлөөр тоноглогдсон Neo V2 бодитой дандаа тоногийн татвар үнэтэй хин амортизатортай 55 хороп Beams мотортой. Энэний салон нэг сонирхолтой. Яг ингээ сайн ажиглаад тарих юм бол нэг дээр үеийн Gucci, Mucci, Italy үеийн нэг тийм vibe-ыг мэдрүүлэхээр нөгөө хүмүүсийн алдартай vibe гэдэг бүрээс ойдог газар гэдэг чинь тент хэлсэн юм байна. За энэ улаан болохоор үйлдвэрээсээ Modelista Qualitat гэдэг тоногтой Ser 1.5 гэж явдаг. Ерөнхийдөө limited edition. Автомат хороптой, Yamaha мотортой, Technic coilтой гэх мэт. Өөрөө ийм үйлдвэрээсээ уулга өнгөтэй, салон хүртэл ийм баахан улаан оролцоотой. За энэ цагаан бол ерөнхийдөө сток гэж явна. Ser 2, обууд бол солигдсон BBS-ийн обуудтай. Нэг ховор байдаг опшн хойно утаас орчтой байдаг. За энэ бол Altezza Gita State Wagon гэж явдаг. Дэлхийд маш ховордоо ерөнхийдөө бол ороо явчдаг. Монголд 3 ширхэг байгаа одоогоор карбон капоттай G160 Beams мотортой. Энэ гэр бүлийн загварын хамгийн ховор байдаг Altezza-нуудын нэг. Дизайны үед хойтлоос шал ондоо буюу яг гэр бүлийн State Wagon загвартай. Мэдээж багаж нь маш том зайтай. За энэ бол нэлээд онцлогтой. Lexus, цэвэр Lexus IS 300 гэж явдаг. 2GZ буюу энгийн 2GZ-тэй автомат 5 шатлалт. Lexus учраас мэдээж тоногийн хувьд ч юм уу опшны хувьд нэлээд өндөр байдаг. Суудал халаах, тойл халаах, цэвэр арьсан суудлууд гэх мэт. Маш унаа явж байхад бол яг л нэг Lexus-ийн мэдрүүлдэг шиг битүүмжний хувьд 5 дахны хувьд Altezza-гаас илүү зөөлөн байдаг. За нэгэн тийм баахан Altezza IS цуглуусных галс хідүүлэнгийн хооронд нь драгдад үтсэж. За мэдээж бас нэг surprise бэлдсэн. Юу вэ гэхээр энэ олон Altezza оруулсан бол GZ-ийг нь оруулахгүй яасан бэ гэдэг комент ирж л мэдээж таарна. Тэрийг мэдж байгаа учраас GZ-ийг ч гэсэн бас бэлдсэн.
За ерөнхийдөө дрифтийн зэрэглэлтэй Альтеза шал өөр төвшнийх бол болоод ирдэг. Энгийн уналганд ч бол боломжгүй болж ах чинь. За жишээ нь хэд бол 1 GZ GT том нуусан турботой R154 хороотой 1000 cc форс унктай. Тэгээд дандаа тоногийн катушк нуттай. Энэ Audi R8 катушк гэж. Гэх мэт ингээд ерөөсөө явж өгдөг. Тэгээд ойролцоогоор гаргаж байгаа морины хүч нөх юм бол 400 орчим морины хүч гаргаж байгаа. Дотроо бол бүтэн каркацтай. Ерөөдөө энгийн уналганы ямар ч зөрүүл төв бүтэн дрифтийн уралдааны тэмцээний зөрүүлэлттэй Альтеза ер нь машин болоод ирэхээр иймэр дуулдаг гэсэн үг. Анх Монголд орж ирээд удаачгүй байхдаа Япон Верна гэж хэлэгддэг байсан Альтеза маань үйлдвэрлэснээс хойш 25 жилийг ардаа үлдээжээ. Нэг ёсондоо утгаараа Японы классик GDM гэдэг англи руу шилжиж орсон. Хэдий Chaser Mark 2 шиг алдартай биш хэдий ч түүний эвтэйхэн шаламгаа маневр хизээч хосрогдшгүй их биеийн загвар дизайн нь түүнийг эргэлзээгүй алтан үеийн GDM гэдгийг харуулдаг. Харин эдгээр машинуудыг хайрлаж, нандинаж 20 жил, 30 жил болсон ч шин юм шигээр нь арчилж тордон зам дээр явуулж чадаж буй залуучуудаараа бахархахгүй байхын аргагүй. Тэд бол автомашины утга учирыг мэддэг, анх ямар байсан, одоо хаашаа яваад байгааг маш сайн ойлгодог жинхэнэ энтузиастууд. Тос ханхлуулж бензин үнэртүүлсэн дотоод шаталтын хөдөлгүүртэй классик GDM-үүдийн түүх мөнхөд үргэлжлэх болтугай.